Өдрийн мэнд хүргэе. За хөтөлбөр лайв тодруулгаар үргэлжилж байна. За өнөөдрийн лайв тодруулгаар улсын хурлын гишүүн Шижир бидэнтэй тодорхой асуудлын хүрээнд ярилцах болно. За сүүлийн үед олонний анхааралд нэлээд өртөж, за иргэд олон нийтээс нэлээд дэмжлэг авч байгаа энэ хувь хүний орлогын албан татварыг 10%-аас 1% хүртэлх бууруулах асуудал дээр бид голчлон ярилцъя гэж бодож байна. Тэгэхээр өчтөр бол Төсвийн байнгын хорооны хуралдаанаар бол энэ асуудлыг хэлэлцээд ер нь бол дийлэх гишүүд нь дэмжсэнгүй гэдэг асуулт гарч ирээд за ер нь бол нийгмийн сүлжээний одоо өнгө айсыг харахад нэлээд иргэд эсрүүцэлтэй байгаад байна л да. Тэгэхээр өчтөрийн Төсвийн байнгын хорооны хуралдаан дээр ер нь яагаад энэ асуудлыг дэмжсэнгүй вэ? Иргэд бас энэ улсын хурлын гишүүд за ялангуяа энэ байнгын хорооны гишүүд иргэдийнхээ талд энэ одоо шийдвэр гаргах тал дээр 10% байна гэдэг нэлээд шүүмжлэлийг дагуулад байна л да. Энэ дээр та бас нэг мэдээлэл өгөөд хоёулаа ярилцтаа эхэлж байна. Гэхдээ яг тавраа харсан бол өчтөр бол татгалцах гэсэн дандаа Монгол Ардын намын гэж болсон шүү дээ. Тэгээ хүн намынхан одоо засгийн газарт хамтарснараа гэх юм уу да тий. Нэг хүний саналаар унжилээ. Тэгээд дэмцэн одоо гişүүд нь дандаа мартснаар гişүүд байгаа. Ер нь бол одоо 2016 оноос хойш 2024 он хүртэл Монгол Ардын намд ангаар одоо бараг цөрөг хүчингүй шахуу засаглалаа шүү дээ тийм. Энэ хугацаанд нийт 11 төрлийн татвар нэмсэн байт юм лээ. 2016 оны ерөнхийлөгчийн 2016 оны улсын хурлын сонгуул дээр амлаж гарч ирсэн хамгийн том амлалт бол татвар нэмэх гэж байна шүү дээ тийм. Тэгээд түүнээс хойш ямар нэгэн байдлаар одоо 11 удаа татвар нэмсэн байлээ. За нийтдээ татврыг зохицуулсны 30 гаруй хууль өгдөг. Тэр хуулиуд дээр 30 хууль байгаа одоо татвартай холбоотой. Тэр хуулиуд дээр хэд хамгийн ихтэй 58 удаа хамгийн багадаа нэг удаа юм өөрчлөлт орсон байна гэдэг чинь өөрөө татврын орчинг орчинжөөрөө докторгүй хууль эрх зүйн орчин докторгүй байна л гэсэн үг. Нэг талаасаа засгийн газар нэг үүрэг бол одоо нийт иргэдийг одоо 3.6 сая монгол иргэдийг хэрхэн яа сайхан амьдруулах уу? Тэдний одоо амьдралыг хэрхэн одоо үүдэн татах уу? Яаж одоо ахуйн үүдэн сайжруулах уу? Яаж орчин нөхцөлийг сайжруулах уу, яаж амьдралыг сайжруулах уу гэдэг зорилготой байх ёстой шүү дээ. Гэтэл ийм зорилготой ерөөсөө хүрэхгүй. Энэ зорилго ингээ умартцсан. Тэгээд одоо зорилгууд нь өөртөө хамаарал бүхий хүмүүс нь том төсөл тендерүүдийг авах юм одоо зорилготой болох өөрчлөж юм уу гэж ойлгосон шүү дээ. Өчигдөр яг харсан бол яг Монгол Ардын нам ба засгийн газарт орсон хүн намынх нь гарч ирж шүү дээ. Одоо тэгэхээр процесс яана гэсэн үг. Ерөө эцсийн шийдвэр улсын хурал дээр очиж хэлэлцэх асуудал нь хэлэлцдэг явах уу? Гэхдээ өчигдөр нэг үзэл баримтлалын өрөөнд дэмжээг санал ургаад дэмжээгөө учраас одоо чуулганд орохгүй болж байгаа шүү байлээ. Гэхдээ энийг одоо дахин өргөн барьж болно. Нийтдээ ер нь бол энэ чинь нийтдээ 32 хүн гэдэг чинь бас нийт парламентын чинь нэг хорны нэг өргөн барьлаа шүү дээ тийм. Тэгээ нөгөө талаасаа 100 мянган иргэний тэр өсөлт одоо тоон захин одоо гарын үсгээр ирүүлж байгаа тэр өсөлт 6 хоногийн тэр 100 мянга давж яана гэдэг чинь иргэдийн амьдрал өөрөө ямар байгааг л харуулж байгаа байхгүй. Энд чинь хэн ч гэсэн одоо орлогоосоо илүү их одоо өөртөө орон гэртээ зарцуулахыг хүсэн шүү дээ тий. Тэгээд энэ нөгөө талаас нь иргэдийн өсөл байсан баг. Тэгэхээр нөгөө талын эдийн засгийн нөхцөл байдал ямар байгаагаас харуулж байгаа нэг айгүй том судалгаа байхгүй юм чинь. Яг хоо тоо бодъё л гэдэг байна л да. Энэ нөгөө иргэдэд олол мэдээж таалагдчихээн тий. Үнэхээр одоо иргэд шилтгүй иргэд аж ахуй нэгж одоо энэ татварын дарамт ачааллаас болоод өндийнхөө болчоод байна шүү дээ. За иргэдийн орлого нь хямигдж байна. За одоо юу гэдэг хэдхэн жилийн өмнө 100 мянган төгрөгөөр ингээд нэг тор хүнсний бүтээгдэхүүн авдаг гэсэн бол одоо 100 мянган төгрөгөөр нэг оройны хоолж авч чадах байна гэж. За бид нар бас өвөл энэ дүр зургийг харсан. Эдийн засаг хүндрэлээ аж ахуй нэгжүүд хаалгаа барьлаа гэл тэ. Засгийн газар буцаал өөрөөсөө хаалганд барих шийдвэр гаргаснаа буцаал ингээд энийг хуулийн хүрээнд явуулж байна гэж. Тэгэхээр бид одоо ингээд нэг юм шүдийн суглах гэхээсээ илүүтэйгээр бид нарт ийм реформын шинжтэй одоо шинжилэл бүр яг хэрэгтэй байгаад байна л да. Тэгэхээр энэ одоо хувь хүний орлогын албан татварыг 10%-аас 1 хүртэлх бууруулах нь өөрөө реформ юм уу? Эсвэл энэ одоо ди парламент дээр энэ 100 гаруй мянган иргэн гарын үсэг зурвалснараа одоо юу гэдэг иргэдэд таалагдах шийдвэрийг улсын хурал дахь сөрөг хүчин одоо энд одоо нэгдэж гарын үсэг зурсан улсын хурлын гишүүд мэдсээр үз зүгээр нэг юм популизм бас хийгээд байна уу гэдэг дээр тоо боддог хүмүүсийн тухайд бас шүүмжлэл дагуулж байна тийм ингээд тал талын маргаан дагуулж байгаа сэдв болоод байна шүү дээ. Энэ дээр та юу яг ямар байгаа юм бид нар бас нэг юмыг нэг ирүүлэр хармаар байна, тоо бодмоор байна. Эргээд нөгөө нэг жомоо барихад байшингаа шатаах вэ гэдэг юм асуудлууд бас тулгарх вэ гэдэг юм имэйлт байгаад байна л да. Гэхдээ яг мэдээж хоёрлоо байр суурь мэдээж эрс төрс байгаа. Гэхдээ
хамгийн гол зорилго бол ер нь энэ татврын бааз зүрж яаж нэмэгдүүлэх юм бэ? Өнөөдөр нэг хүн татвар төлж байгаа бол тэрийг яаж 2 болгох юм? Эсвэл одоо 10 аж ахуйнаас татвар төлж байгаа бол тэрийг яаж 20 болгох юм гэдэг бодлого хэрэгтэй шүү дээ. Энд чинь одоо ингэж өөрөө одоо зах зээлд хэлнэ гэсэн үг. Гэтэл харамсалтай нэг юм байхгүй. Гэтэл өнөөдөр бид нэр за одоо хүн амын урлагийн албантай нийгмийн даатгалын шимтгэл за тэгээ нийслэлийн худалдаа авалтын татвар гэдэг ингээ бас яг боддоор бол одоо зөвхөн иргэн тал дээр ихэд одоо 22 23 орчим хувийн одоо татварлууд шүү дээ. Тэгээ дээр нэг нь одоо инфляц. За тэгээд одоо инфляц өнөөдөр 10% чинь таны цалингаас 10% шилтгэр буруу бодлого өрөөс авахаар шууд авчих гэсэн үг шүү дээ. Нөгөө талдаа ингээд бид нэр инфляцийг тооцоод үзэх нь 35 орчим хувийн татвар төлж байгаа нэгдүгээр өндөр. Хоёрдугаар иргэдэд худалдаа авах чадвар яаж сайжруулах вэ? Худалдаа авах одоо орлогыг яаж нэмэгдүүлэх вэ? Иргэдийн орлогыг яаж нэмэгдүүлэх вэ гэдэг үндсэн чиглэл өргөж хоёр л анзуур шүү дээ. Нэг бол илүү өндөр цалин, нөгөө бол татварын таатай бодлого хилжүүл. Яг хуу ер нь тэгээд манай засгийн газар чинь та буруу санаагүй би л 2024 оны 7 сарын 2-нд дангар үргэж хурлын гишүүн босноос хойш одоо татврын тухай ганц ган хийгээгүй засгийн газар шүү дээ. Одоо 3 дахь засгийн газар нуу тийм. Энэ удаа яг татврын багц хуулиуд гэдэг хэдэн хуулиуд оруулж ирж байна. Тэгэнгүүт одоо миний ойлгож байгаагаар Арс намынхны өргөн барьсан Арс намынхны энэ санааг шингээсэн хуулийг балч болохгүй шүү гэдэг чиглэл намынханд өгсөн юм шиг байна шүү дээ. Одоо та тэгж хардаад байна уу? Тийм. Одоо та энэ засгийн газраас өргөн барьсан хуулиуд орж ирэхээр дэмжих хэсгийг харахгүй би тийм. Тэгээд олонхоор хөөстөрөөл явах гэдэг шүү дээ. Чи үндсэндээ бол одоо байнгын ороод чинь төсвийн байнгын ороод чи би бас буруу санааг бол 29 гишүүн байдаг баха. Түүний 10 тонн Монгол ардын ном баггүй да. Тэгэл өксөд эдэн нэрээгүй ингээл унгаачих шүү дээ. Тэгээд одоо зурж орж ирж байгаа өөрсдөө засгийн газар өргөн барьж байгаа хуулийг явуулах гэдэг юм уу? Би ойлгохгүй. Ер нь бол маш энгийнээр ярих монголчин нэг юм 200 орчим мянган аж ахуйн үйл ажиллагаа бүртгэлтэй. За түүний нэг 46 7 өрн буюу нэг 100 мянга гаруй үйл ажиллагаа явуулдаг. Тэгэхээр нэг 100 мянга гаруй үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн үйл чинь 90% нэгээс үсээ ажилтдаг компани байгаа шүү дээ. 90% нэгээс үсээ ажилтдаг компани. 50-аас дээш ажилтнаа 200-аас дээш ажилтдаг компани 1% л байгаа. Тэгээ манайч өөрсдөө хэрлэн нийт эдийн засгт ус болчиход шүү дээ. Тэгэхээр нөгөө талд нь үгүй бид нар хамгийн их ажлын байр шингээж байгаа буюу 90 мянган компанид ажиллаж байгаа тэр хүмүүсийн орлогыг хамгаалах хэрэгтэй байхгүй. Ягаад тэр хүмүүс дампуур дээр юмтай хамгийн ойрхон байдаг тэр компаниуд. Хоёрдугаар үйл ажиллагаа цаашаа явуулах санхүүгийн хөндлөл биш байнга тулгардаг. Төмөглөл нь юу болох вэ гэхээр энэ хүмүүс төмөглөл нь нэгээс үсэн ажилтдаг компанид 90% байна гэхэд цалингийн дунджаар аваад бичих юм бол нэгээс үсэн ажилтдаг компани цалин дунд чинь хамгийн бага байхгүй. Дунджаар 1.8 сая яас 1.9 сая орчим хамгийн бага цалинтай байдаг. Тэгэхээр нийт хамгийн бага цалинтай иргэд чинь нийт аж ахуйн гэж 90% нь ажилладаг шүү дээ. Тэгэхээр энэ хүмүүсийг бид нар хамгаалах хэрэгтэй үстэй. Хэрвээ ямар нэгэн байдлаар орлого хөрөлцөө болоод амьдрал хөрөлцөө болоод ирэх юм бол энэ хүмүүсийн давхарлал очих юм үстэй. Тэгэхээр энэ хүмүүсийг бид нар хамгаалах хэрэгтэй байхгүй. Миний бол энэ хуулийн төслөөр одоо гол одоо дэмжиж оролцсон үс санууд ерөөсөө бид нэг аж ахуйн үзүүлэлт олон бойжуулах хэрэгтэй. Нэгээс үсэн ажилтдаг компани 10-20 ажилтдаг компани тоонд орох хэрэгтэй. 20 ажилтдаг компани 50 ажилтдаг компани тоонд орох хэрэгтэй байхгүй да. Тэгэл тийм байхгүй. Одоо та түрүү асууж байнгын одоо өдөр болгол бидний мэдээлэл харж манай одоо брэнд үйл ажиллагаагаа зогсоож юм. Бид нар өнөөсөөс одоо татрын дарамтыг дийлэхгүй гэдэг чинь ингээд хүмүүс нуруунд дээр ойлгоод авч мэдрээд шүү дээ. Манай төрийнхэн болохоор засгийн газар яадаг вэ гэхээр бидний засуулах юм багасч л гэдэг байхгүй да. Тэгэд бас 2.4 их найдад төсөв тасарнаа гэдэг. Тэгвэл 2.4 их найдад хөнгөлт чөлөөлт эсвэл бид нэр 2.4 их найдад урсгал зарлаа таньж болж шүү дээ. Төрийн урсгал зарлж 2016 оноос би байнга хэлж байгаа 7 дахь өсч байдаг. Бүр 7-гийн 7 дахин. Тэгэл энэ чинь ингээл төрчний юм байж байгаа 7 дахин томчлол гэсэн үг байхгүй да. Одоо ерөөд диаметр гэдэг. Тэр клиник дагаад таны цалинд 7 дахь өссөн. Өсөөгүй. Бидний амьдрал 7 дахин сайжирсан. Сайжраагүй. Худалдаа авах чадвар хэвээрээ байсан байгаагүй. Улам болж байна. Тэгэхээр эн чинь ерөөс юу гэхээр хамгийн гол нь татвар төлөгчдийн татрын бааз зүрийг олон болгох иргэдэд нь орлогын үлдээх асуудал байхгүй. Тэгээ мөнгө алга болчихно. Алга болохгүй шүү дээ. Одоо та маш энгийн ч яваад дэлгэхэд та одоо 1 сая төгрөгийн цалинтай байлаа гэж бодъё. Тэгэхэд 10 одоо 100 мянган цалин хойно орлогоос мөн шууд татаад аваад авчих шүү дээ. Танд 90 мянган ч үлдээч л гэж байгаа байхгүй. Ард нь тэгвэл бодио тэр 100 мянга 90 мянга та яхаа буцаа гэр бүлдээ зарцуулна үстэй. Хүүхдүүдэд зарцуулна буцаад энэ мөнгө зах зээл нийлүүлэгдэх байхгүй. Манайхан нэг юм аюул механик тооцоололтой. Тэгээд хамгийн гол нь ингээд хэрэг улсын төсөв тасарчвал бидний юмнаас санхүүжүүлж чадахгүй гэдэг нь юм
ийм айцтай яг тэрэндээ ингээл нэг дүүжигдсэн байт юм шүү. Одоо тэгтээ гişүнээ 26 оны төсөв гэдэг чи одоо 26 он ч ингээд талдаа олчлоо шүү дээ тийм үү. Тэгэхээр яг одоо ерөнхий сайд хүртэл өмнөх 7 хоногт яг энэ одоо хувь хүний орлогын албан татварыг 1% болгож бууруулах асуудал дээр бол хэлж илээ шүү дээ. Нилээ одоо энэ засгийн газраас өргөн барьж байгаа энэ татварын багц хуулийн нэмэлт өөрчлөлтөөр бол илүү өргөн сар хүрээтэй жинхэнэ энэ бол одоо татварын ачааллыг бууруулах энэ хуулийн төслөө энийгээ явуулъя. Та нар тэгээд тэр орон нутгийн төсвийг яах гээд байгаа. За 1% болгочлаа гэхэд маргааш таны хүүхэд, өөр хүүхэд эсвэл та өөрөө ч гэсэн эмнэлгийн тий одоо ингээд төрийн үйлчилгээ авах асуудал чи хүртэл яг яаж хийдэг юм бэ? Тэгэхээр төрөөс татаас авах юм уу? Энийг яаж зохицуулах юм бэ гэдэг юм асуудлууд яриад байна шүү дээ. Орон нутгийн төсвүүдрөө төрөөс татаас өгөх. Манайх ч угаасаа нэгдсэн нэг төсвөтэй улс шүү дээ. Тэгэхээр тэндээс л татаас өгнө гэсэн. Гэхдээ 2.4 их найд гэдэг бол хэмж болох зардалууд бидэд маш их багс. Би одоо өнгөрсний л улсын цэвэр энийг маш их ярьсан да. Бид нэр хэмж болох зардалууд бүр арай дэндүүх байна гэдэг. Одоо би танаас нэг л юм асууя. Таны орлого өрхөө болохоо та яа дий? Зарим зарлаа хэмжил эхэлдэг үсттэй. За эх сард миний орлого өрхөө болчлоо. Эсвэл одоо эх сард миний орлого тий. Тэр чинь за энэ одоо уцаа шинжилгээ болъё гэдэг ч юм уу. Нэг бол за нэг шинэ өмнөд авах болъё гэдэг ч юм. Ингээл хойшлуулдаг үсттэй. Одоо өөрөөсөө таньж эхэлдэг үст. Түр яагаад ихгүй вэ? Яагаад ингээд улам зарлаа тэлээд байгаа. Тийм байгаа үсттэй. Тэгэл нэг юм гарч ирэл бид нэр Эрдэс Монголыг татан буулгалаа гэлгүй. Тэгээд тэр Эрдэс Монгол зарцуулсан мөнгө чинь яагаад ингээд хайрын биш байгаа юм. Түр ингээд юугаар ч хамаагүй тоглоод ингээд тохироод иж болт юм. Докторт нэг бол доктортой байх хэрэгтэй үстэй. Нэг бол боллоо гэл, нэг бол одоо болиуллаа гэл, нэг бол шинээр байгууллаа гэл ингээд. Тэгээд дандаа нэг намынхан ах дүүнэр бараг зайн хамаатан шатнч хүмүүс өж тэгэл өмнөхөө үүсгөө яваад гэдэг нэг ийм л зэн газар байгаа шүү. Гинт гарч ирнэ нэг өглөөс ирсэн чинь ухаан орсон юм шиг юмэр цагаал. Боддор тийм байгаа шүү. Одоо би танд энэ жишээ хэлээд байна. 2024 оны байдлаар Улаанбаатар улсын дунд чинь нэг өрхөө орлого нь 2.6 сая төгрөг байсан. За яг тодорхой ярих юм бол 2,567 2,567 гэтэл өрхийн зарлах чинь 2,800 байгаа байхгүй. Энэ хасах суурь хаанаас гарч байгаа зээл л үстэй. Зээлээ оронд болно. Өнөөдөр зээлгүй өнгөж алга аппликейшны зээлтэй, ломбардны зээлтэй, банкны зээлтэй, оюутан сургуулийн төлбөрийн зээлтэй, аав ижил зээлтэй төлж амьдарч байна тийм. Харин тийм аав ижил тэгээд энэ мөнгө чинь бид нэр өөрсдөө хэмнэлтийн хийгээд өгчил гэж байна. Түр хамгийн энгийн. Хоёлаа энэ таны яг энэ олж одоо энэ гаргаж ирж байгаа та үндэсний статистикийн хорооны явах бол. Тийм 2030 орнд 2.5 сая төгрөгийн дундаж цалингаас ингээд бодох юм бол бараг л нэг 500 орчим мянган төгрөг ингээд татварт явчихж штэ бид нарын цалингаас тийм ээ. Одоо хувь хүний орлогын албан татвар 10%, нийгмийн даатгалын шимтгэлийг 11.5 гэдэг явуулж байна. Гоо яг зүгээр ингээд маш энгийн ойлгомжтой ингээд 1 сая төгрөгөөс бодоод үзэхээр ажил олгогч талаас 12.5, ажлалаас 11.5. Тэгээд тухайн хөлт орлого 10 гэдэг чинь 22.5. Тэгээд нийслэлийн таны худалдаа авах чинь таны нийслэлийн татвар төлж байгаа тий. Тэгээд торгуул хурааж төлнө. Ингэж явсаар байгаад үндсэндээ бараг 35 орчим хувь чинь за инфляцтайгаа нийлэх бараг 35 орчим хувь чинь таны цалингаас өсөж байгаа байхгүй тий. Тэгэхээр ингээд тооцоолоод үзэх юм бол иргэнд тэр хувь хүний орлогын албан татвараас үлдэх 9 орчим хувь төгрөг үлдэх нь шүү дээ. Энэ юу хэр дэмжлэг болно гэж харж байгаа. Үгүй яг юу шүү дээ. Энгийн чи болгоод 1 сая төгрөгнөөс л шавчих байгаа байхгүй. 2 сая төгрөгнөөс бол 1 сая 800 болно. Тийм биз? Тийм 180 мянга орчим. 180 мянга болно. За ингээд үрхийн эхнэр нөхөр хоёулаа ажил хийдэг байдлаа хэд хоёулаа 2 сая төгрөгийн цалинтай тэр гэр бүлд чинь нэг 360 мянга төгрөг үлдчихэж байгаа үстэй. 360 мянгаас нэг тодорхой тооны хүнсийг авчнаа да. Чи буцаал зах зээл нийлүүл хийж байгаа байхгүй. Одоо манайх ингээ хуримтлалтай ирээдийг харахаар хуримтлалын тоо өслөө л гэдэг яг боддоор бол их орлоготой хүмүүсэл хуримтлал өсөж байгаа болохоос банк дунд орлоготой байхгүй шүү дээ тий. Энийг бид нар банкны энгийн одоо тооноос харчих болно. Тэгээд энэ тоонууд зөвөр юу илэрхийлдэг вэ нүгээр одоо энэ хасагт орлого тоонууд юу илэрхийлдэг вэ нүгээр ерөөсөө амьдралын чанар сайжрахгүй байна л гэсэн үг шүү дээ. Хуулийн төслөөр дамжуулаад ерөн энэ хуулийн төслийн яг зөвхөн энэ хувь хүний орлогын албан татвараар дамжуулаад зорилго нь бол бага болон дундаж орлоготой иргэдийнхээ одоо юу орлогыг хамгаалж хамгаалаа гэж энэ тэг. Гэтэл 20 сая төгрөгийн орлоготой ч юм уу 2 сая төгрөгтэй ч гэсэн ижил буухаар дундаж орлоготой гэхээс илүү нөгөө нэг өндөр орлоготой иргэд чинь харин бүр илүү ашигтай болох юм шүү. Гэхдээ ер нь бол яг тэр өндөр орлоготой иргэд чинь өдөрт манай улсад нэг 10-аас дээш сая төгрөгийн цалинтай 4 орчим л юм биш шүү. 10-аас дээш сая. Тэр маш бага тоог үстэй. Нийт хөлбөр эргэлж байгаа хүн чинь 4 орчим бараг нэг хувьч хүрэхгүй шүү дээ. 1.4 сая хөлбөр эргэлж 4 мянга боторч хийдэг. 0.1
1% байгаа үстэй. Тэгээд тэр цаана нугаа тэр олон одоо 1.3 сая хөлбөр эхэлж байгаа хүмүүс ирэх ашиг бид нэр 4000 юмар хаагаад жишээлээд аваад болохгүй. Яг бодтойрны 10-аас дээшний цалинтай хүмүүс бол за хинхэн уул уурхайн компаниудын гүйцэтгэх захлууд байгаа бох, за инженерүүд байгаа бох, за магадгүй том компаниудын захлууд л байгаа шүү. Тэгээд бид нар чинь ингээд тэгвэл бид нар хөлбөрийн зах зээл чинь бид нар улам л тэлж өгөх хэрэгтэй байхгүй. Улам л тэлж өгөх хэрэгтэй. Ажлын байрд улам нэмэгдүүлж өгөх хэрэгтэй. Тэгжиж өнөд өмнө 10 хүнээс дотор авдаг ус бол тэрийг 15-оос авдаг болчихвол ч орлогч нэмэгдэж байна гэдэг. Манай засгийн газар болохоор яаж ийм нөхөр яг энэ 10 аруулаад байх юм чинь бид нэ зарлаа хасуулах л гэдэг байхгүй. Зарлаа хасчих манай төсөө сангуулж өгдөггүй гэдэг ч юм яриад. Тэгээд ийм ярихаар орон нутгийн төсөө мөсөө гэдэг чи бид нэр чинь одоо ч татаас авдаг юм зөндөл баг шүү. Тийм үстэй. Ингээд байгаль хэлбэрийг бид нэ тодорхой хэмжээнд л өөрчилж хэрэгтэй байхгүй. Тэр нь хамгийн гол нь юу гэхээр тодорхой орлогын иргэдэн аваад үлдээч яа. Тэр мөнгө үлдээд яах юм? Уцаа зах зээлд нийлүүлэгдэнэ. Зах зээл нийлүүлэхээр яах юм? Зах зээлэл тэлнэ гэсэн үг шүү. Худалдаа утал нэмээд ийн гэсэн. Одоо манай дотоодын нийт бүтээгдэхүүн нэг 90 их 80 гэж байгаа тийм. За нэг 88, 89 за ингээ 90 их 80 гэж бодъё. Тэгэхээр 90 их 80-ийн чинь бараг 70% гэхээр хэд вэ? Нэг 65 орчим их 80 дүү. 65 орчим их 80 төгрөг чинь та бидний худалдаа авалтаас үүсэж байгаа дотоодын бүтээгдэхүүн шүү дээ. Та гараад хүүхдүүд ундаа аавна, өөртөө хувц аавна. Нэг бол одоо уцны хөлбөрийг төлнө. Ингээд өдөр тутам танаас гарч байгаа худалдаа авалт болж хүмүүгүй шүү дээ. Тэр чинь буцаад дотоодын нийт бүтээгдэхүүн чинь 65% нэмж бий болгож байгаа байхгүй дотоодын нийт. Гэтэл тэнд нь инфляц 11.10 гээд авчихар чинь тэр иргэдийн одоо таны халгасан доо 1 сая 100 мянган төгрөг шууд хулгайлч гэсэн үг шүү дээ. Тийм байгаа шүү дээ. Тэгэхээр өсөв худалдаа авалтаас буюу худалдааны юунаас дотоодын нийт бүтээгдэхүүн бүрддэг улсад бид нар буцаагаад тийм зах зээлд нийлүүлж байгаа гэж. Үржил явчих чинь чинь. Яг ингээд энэ санаачлах дээр бол иргэд ингээд дэмжиж байна гэдэг чинь биднэрт үнэхээр мөнгө хэрэгтэй байна. Орлого нь хүрэхгүй байна. За түрүүний таны дээр гаргаж ирсэн тооцоололоор бол орлого нь 2.5 гэрнэ, зарлага нь 2.8 сая бол бид нар өнөөдөр авч байгаа 300 мянган төгрөгийн зээлээс сарын дараа бид нар 330 хамгийн бага 330 мянган төгрөг болгож төлнө тийм. Ингээд өрнөөс өрний хооронд амьдраад. За хувь хүний орлогын албан доторыг бууруулахаас гадна бид нар энэ төрд улсдаа төлж байгаа татврынхаа хэмжээгээр бид нар төрийн үйлчлэгийг авч чадахгүй шүү дээ тийм ээ. Ингээд одоо ингээд сургууль цэцэрлэгийн хүрэлцээ хангамж муу за эрүүл мэндийн салбар за улсын эмнэлгээс бол үнэхээр одоо тусламж үйлчлэгээ авч чадахгүй байна гэдэг асуудал өөрөө бол бодтой байгаад байна. Нэр бүхий улсын хурлын гишүүд өөрсдөө энийг хүлээн зөвшөөрч ийн гэдэг. Тэгэхээр бид нар эргүүлээд нөгөө талдаа энэ өндөр байгаа энэ аж ахуй нэгжч тэр ажилтнч тэр өндөр байгаа нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах гэдэг асуудлыг хүртэл бид нар ярих хэрэгтэй, орхитуулах ёсгүй. Хамтд нь оруулж ирээ гэдэг юм асуудлууд яриад байна шүү дээ. Энэ дээр юу яг энэ одоо хувь хүний орлогын албан татвар дээр үзэл санааны хувьд нэгдэж гарын үсэг зурж өргөн барьсан гишүүд энэ дээр юу ажиллах юм уу? Ер нь та нарын дараагийн асуудал юу байх вэ? Дахиад хэрвээ улсын хурлд өргөн барихаар бол энэ асуудлыг хийх юм уу? Ер нь ингээд юм цогц реформын шинжтэй асуудлыг бариад оруулж ирэх юм бол илүү далаацтай юм болов гэж харж байна. Уул эн чинь нэг том экосистем байхгүй. За тэгээд сая таны ярьж байгаа хуулиуд дээр нэмэх нь баг хөрөнгө оруулалтын тухай хууль орж ирэх хэрэгтэй. Гадаад хөрөнгө оруулалт, дотоод хөрөнгө оруулалт ерөөсөө хамаагүй шүү дээ. Адилхан хөрөнгө оруулагч хөрөнгө оруулагч. Би одоо хэлсэндээ нэг төц ажиллуулаад өөрөөсөө хөрөнгө гаргаад зардал гаргаж явуулж хөрөнгө оруулалт мөн л үсттэй. Нөгөө талдаа ингээ харахаар төрийн дагар бүч би одоо танд ганцхан чихээр аваад л 2016 онд манай одоо дундаж орлого 944 мянга байсан юм байна. За ингээ 10 жилийн дараа 2.8 болсон. Ингээд энэ төр 2.5 дахь өсөж байгаа. Тэгэхээр төрийн зардал чинь 7 дахь өссөн шүү дээ. 7 дахин. Тэгээд ингээд хүнээр ярих юм бол ингээд нэг гизээрээ таргалаа гэдэг хүн байдаг шүү дээ, тий. Яг л тийм хүн байгаад байгаа байхгүй. Эзэн хоолн ингээд одоо үр шим нь одоо юу болж өгдөг тэгэл ингэ тийм болчдөг. Тэгэл идэлээдэг. Тийм л юм болчиход байгаа. Яг энэ улсад чинь ингээ өөрөө тэгээ харах юм бол. Тэгээд улсын төсвийн ер нь бол ингээд татвартай холбоотой бүх юм бол нэг экосистем. Хоёрдугаарт бид нар энийг юу нэхлээд хамгийн эхлээд бол иргэдийн ажилыг багах хэмжээр хөнгөлж яваад шүндэрж инфляц явж нэг ихний гол зорилго нь. Хоёрдугаарт мэдээж бид нар одоо татрын хуулиудаар сууж байгаа шүү дээ. Багаар эхлэв. Тэгээд татрын хуулиудаар сууж байгаа байхгүй да. Тэгээд дээр нь одоо тохоор бид нар хөрөнгө оруулалтын хуулиудыг заавал ярих хэрэгтэй мэлээ. Тэм боосоо тий. Тэгээ бидний нэг ажлын байрыг чинь яаж олон болгох вэ гэдэг зорилго шүү дээ. За бид нар бол яг одоо би чинь энд нэг хугацаатай одоо ажил хийж байгаа хүн шүү дээ. Энэ одоо ажил би ажил улсын хурлын гишүүл ажил хийж хугацаатай цалин аваад. Энэ хугацаанд тодорхой хэмжээнд үр дүн гаргачмаар шүү дээ. Тэгвэл нэг энэ 4 жил мөн гишүүн байж үзэж та гэж бодож орж ирээгүй шүү дээ. Чинь бас нэг бид нар чинь бас нэг жоохон нэг амбицд орж ирж гэсэн бас тэрийн нэг ажил төрөл болгох хичээгээл явж байгаа. Би бас давхар та анзаарсан бол оюутны хөлбөр эрхлэлийг дэмжих хүү санаачлаад
5 их сургуульд бид нар хилцүүлэг хийсэн байгаа. Одоо дахиад бизнес эрхлэгчдийн хүний нөөцийн компаниудтай уулзгалуудтай уулзна. Хожлоодын танхимтайгаас уулзна гэл ингээл төлөвлөгөө гаргаад явж байна. Ийм амьгүй хууль байлгамаар байгаа байхгүй. Энэ хуулиуд чим амьгүй байгаа шүү дээ. Одоо би танаас нэг юм асууад Монгол залуучууд хөгжлийн хууль гэж үүдээ мэдв. Мэдхгүй шүү. Тийм хууль байдаг шүү дээ. 2017 онд баталсан. Тэгээ тэр одоо яах юм одоо залуучууд хөгжлөө гэдэг нэр шүү дээ. Тэгээд тэрнийхэн дагуу улсын төсөвдөр нэг аймаг орон нутгийн захиргааны бүтцүүдээр нэг хүү хийцэн. Тэгээд тэр дандаа Монгол ардын намын залуучдын байгууллагын залуучууд л. Тэгээд очиод яах юм. Би хөгжигээр читэг гэх юм. Ийм хууль байдгийг хүртэл бид нар мэдгүй. Би хурдан юм болоо мэдсэн. Тэгээд тэрийг шинжлэх ажлын хэсэгт ороод энэ хууль чинь байх шаардлагатай юм уу гэж. Юу тийм л байрсан л хэлсэн. Тэгээд ингээ бахан зарлах хараад байдаг. Бид нар ингээл хуулиар ингээл хөнгөн өнгөш ингээгээл ингээл ажлын байр нэмэл тэр нь болохоор дандаа төрийн бүтцээр ажлын байр нэмэл байгаа байхгүй. Та энэ засгийн газраас өргөн барьж байгаа хуулийн төсөл дээр ямар байр суурьтай вэ? Одоо энэ 7 хоног хэлчих лээ шүү. Тэгэхгүй яг уу зарим нэг заалт өөрчлөлт шинжилгүүд нэг айгуул харагдана. Гэхдээ бас яг тийм татрын форум биш нэг за яг нэг иймгүй бол болохгүй даа гэсэн лэглэм оруулж илч. Чинь одоо 50 саяас нөөц төлөгчийг 50 саяас 400 сая төгрөг болгочлоо гэж бодоход нөөц төлдөг аж ахуйн хэмжээ нөөц төлдөг аж ахуйн хэмжээтэй харьцуул яах юм. Гэхдээ тийм ч хэцүү шүү дээ. Тийм. Нөгөө компанид бол та бид нар нөөц хүн гэдэг юм руу орно. Дахиад бодит байгаа шүү дээ. Тийм. Энд чинь ингээд дахиад 70 эдийн засгууд оруулж байгаа байхгүй. Одоо та бид нар зүртэл тэгдэг болсон. Дүүсгэн нөөцтэй авах уу нөөцгүй авах уу гэл тийм. Энд чинь юу хэр нэг талаасаа татвараас зогч нөгөө талаа айгуу тун дарамт болж ил гэсэн үг шүү дээ. Та тэгэд энэ хувь хүний орлогын албан татварыг бууруулснаар ер нь нөгөө одоо юу гэдэг ажлын байрыг хэлэх боломжтой гэж хараад байна уу? Нэгдүгээр зах зээлээ дэмжиж байна. Зах зээлээ дэмжиж. За зах зээлээ дэмжиж байна тийм. Хоёрдугаар тухайн хүмүүс ажлын байр руу илүү доктортой болох тал руу явна. Гуравдугаарт мэдээж хүн илүү орлого олжлоо бол тэндээс тэл хангалуун байж үлдэх хэрэгтэй шүү дээ. Нөгөө талаа бид нар ингээд тэр юу явахаар одоо танах хэдэн ажилтнтай? 12. 12. За ингээд 12 ажилтны компани та одоо нэг одоо иргэн А гэдэг залууг ажилд аваад тэр хүнд ингээд 2 сая төгрөгийн цалин өгөх юм бол та өөрөө 2 сая 250 төгрөгийн зардал гаргаж байгаа байхгүй да. Баг хамгийн багтаач болох юм уу? Түүнчлэн та өөрөө захирал гэж бодох юм бол яг энэ нь бол нэгээс нэг 20 хүнтэй компаниуд ихэнх нь үйлчлэгээний бизнесүүд л байгаа. За тэгээд одоо телевиз бизнес болохоор арай том болоо явчих واخ. За түүнчлэн тэр компанийн захирал яаж ийнө гэхээр ажилтнуудаа ингээд айтайхан байлгахын тулд 2 сая төгрөг гэж нэрлээд эндээс нийгмийн татвар амын орлогод компани талаас нэг татвар төлнө шүү дээ тийм. За ингээд эцэг нүнээд тэр ажил олгож өөрөө хорч болчихж байгаа байхгүй. За аж ахуйн нэгжүүдийн ажилтны тоог нэмэхийн тулд тэ өөртөө жоохон компанид ордохын үлдээхийн тулд ингээд өөртөө хамгийн бага цалин. Одоо би тийм айгүй олон хүмүүс мэднэ. Хөлбөрөө өснөд доод хэмжээгээр өөргөө залинзуулцдаг. Тэгээ тэрнгээр нийгмийн дадлын шилдэг төлөө яваад тэр визээр орохоор виз гардаг. Ипотект орох хэрэг та өдрийн өснөд доод хэмжээгээр залинжтай юм байна шүү дээ. Тэгээд нэг 12 дуу ажиллуулаад байдаг. Тэр хүн өөрөө ажил олгож болсныхын төлөө өөртөө ял очиж байгаа. Тийм байгаа шүү дээ. Одоо түнхлэн та дахиад нэг хүн аваад ажил аваад оруулъя гэхээр татвар шимтгэлүүд чинь тавлаа. За ажлынхын цалин дахиад 1 сая төгрөг нэмэхээр танаас дахиад 1 сая 125 зардал гарах болчиход байгаа байхгүй да. Тэгэхээр ингээд маш юм хүн тогтолцоорол ингээд орчод байгаа. Энэ баг багаар. Тэгэл одоо нийслэлийн худалдаа авалтын төгрөг 2 болцсон тийм үү? Өмнө нэг хөв байсан. Тэгэл 2 болгосон. Автомашины татвар 5 дахин нэмэгдсэн. Одоо өнөөдөр чинь ингээд юу гэдэг татрын дарамжийг хэрэг сэтрээд байна гэж аж ахуйн үзэж хаалгаа бариад шүү. Тэгээд ингээд үнэгээ өгснийхэн дараа сүдэ байсан юм мэддэг гэдэг шиг. Тэгээд энэ 90 мянган нэгээс үсэн ажилтнтай 90 мянган аж ахуйн нэгж чинь 50 мянган шин одоо ингээд үйл ажиллагаа барьчул яах. Одоо тэнд бүтэж яаж хинийгээ яаж тийж юм. Тийм биз дээ. Одоо танах 12 ажилтнтай гэдэг чинь бас томдоо орж шүү. Томдоо орж байна уу? Ааха. 10-аас 19 ажилтнтай хуулийн эдгээр чинь Монголын хуулийн бүртгэлийн эдгүүд үг 6% гэж. Тэгэхээр танаас 6% орж явж байгаа. Гэхдээ медиа групп гэхээр ямар сонсогдож байна? Том л нэртэй байна. Тэдвэр сайт гэдэг ааха. Тэгэхээр ч бүр олоолаа юу? Үгүй харин тэгээд тэр хэмжээнд 12. Харин тийм. Тэгэл хоёр байгууллага. Тийм тэгэл та бодолтой тийм. Нэг ийм л байна шүү дээ. Бид нар энийг чинь ингээд одоо зөвхөн энэ оператор хийж байгаа залууч хүртэл ингээд хоймын орлогын албант нэг хөв болчих юм бол нэг өөрт нь үлдэх тэнийг одоо хэдэн дөрөв 100 мянган 150 мянган төгрөг өөртөө зарцуулна гэсэн чинь зах зээл буцаад нийлүүлдэг шүү дээ. Тэгээ энийг чи өөрөөс ойлгохгүй байна. Тэгээ яах юм бид нар ингээд яг энэ нэг юм юу гэдэг нэг юм одоо хөвшмөлний хашаанд орчоод гарч чадахгүй юм байна гэж ойлгосон. Тийм тэгэл яг тэр хашаанд руу эргэлдэж гүгээл те.
Тэгэл тэр хашаанаас нэг гарч нэг бодох хэрэгтэй байгаа юм. Нэг бол одоо засагт орохоор тийм болч тийм үү мэдэхгүй. Сайднаас чинь ороод өөр болчтой юм л шүү дээ. Тэгэхээр бас нэг асуулт асуумаар. Яг одоо яг ийм залуучууд байгаад байна. Одоо нэг бид нар одоо нэг жинзи үе гэж нэрлэдэг байгаа юм л да. За нэг 30, за боли 20 яг хөдөлмөрийн насны хас бодох юм бол 25-аас 35 насны залуучуудын дунд нийгмийн даатгалын шимтгэлд төлөөд үр шингүүн байна. За өсрөөл одоо юу гэдэг визэнд орох юм байна. За магадгүй одоо энэ нэг гар утсаараа дамжуулан авдаг аппликейшн эзэн нэг юм баталгаа барьцаач юм те. За одоо тэр одоо бараг 2 сая төгрөгөөс доош орлоготой за тэгээ ажилласан жил нүрэхгүй бол бид нар ипотект олж чадахгүй байгаа гэж тиймэрхүү нөхцөл байдалтай учраас залуучууд яг энэ хувь хүний орлогын албан дотор нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхгүй бай буюу уус биднээс ингээд шуулжин дээрэмдэж аваад байна бидний мөнгөийг гэдэг. Магадгүй юу гэдэг ажлын 5 өдрийнх нь одоо цалин тэр чигт ингээд уус аваад байна. Эргүүлээд биднэрт ямар ч үйлчилгээ байхгүй. Харин одоо энэ төрийн энэ одоо мега авилга бол харин бүр хэрэг сэтэрж байна. Ялангуяа эрх баригч Монгол Ардын намын үед бол энэ авилга бол маш их амар болчлоо гэж. Гэхдээ нөгөө талдаа энэ нөгөө нэг улс орны хувьд бас нэг аюултай зүйл болох вэ? Энэ хөдөлмөр эрхэлж байгаа татвараа төлөх үүрэгтэй энэ залуучуудын маань хандлага юм болж шахана бас нэг аюул болох вэ? Эднэрт бас нэг зөв мессеж хүрэхгүй бол юу болох нь вэ гэдэг юм асуудлууд бас нэг гараад ах шиг байна. Энэ өнцгөр нь харвал ер нь юу гэж дүгнэж болохоор энэ тань. Гэхдээ яг та одоо санаж байгаа 2016-аас 20 оны хооронд Монгол Ардын хүмүүс хоорондоо муудалцахаараа 100 сая ярьдаг байсан шүү дээ. Санаж байна. Жидүүг 800 сая, тэний 950 сая, 500 сая гэл ингээл. За дараа нь 16-аас 20 оны хооронд юу болсон бэ гэхээр 20 тэрбумаар ярьдаг байсан. Одоо их 80 дээр ярьж байгаа шүү. Тэгээ 28 он засгалчид юу одоо ямар тоо хэмжээг ярих. Тэгээ эдгээр чинь төгрөгөөр доллараар ярьдаг болсон. Тэгж бас 100 сая доллар яриад байгаа. Бидний бүр чих тасчлаа тий. 100 сая доллар яриад зү. Хэрэлдэг мөнгө хэрэглэн нь өөр болсон баахгүй. Төгрөгөөр тооцоо ихэд болцсон шүү дээ хоорондоо тий гэдэг ч юм уу. Тэгээ бид нар ийм бас юм дээр ингээд хэмийн хөвшил болоод тасч болохгүй л дээ. Асуудал маш аюултай зүйл болно. Хоёрдугаарт би ингээд оюутан залуучуудтай уулзаад хэлцүүлэн хуулийн төлөв танилцуулаад үзлэн хөдлөлт танилцуулан ингээд явж хахад тэр оюутнууд нэг хөдөлмөр хийсэн анхныхаа ажилласаа одоо тийм сэтгэл дундуур мэдрэмж авчиж байгаа. Ягаад тэр хамгийн анхны ажил нь ингээд хэдий ингээд ажил ол хийгээд хөдөлмөр эрхлээд орлого олоод тэр нь өөрт хэрэгтэй гэж бодсон ч гэсэн дийлэнх тэндээс юм одоо сэтгэл хангалуун бус мэдрэмж авчиж байгаа байхгүй. Тэгэхээр нэгдүгürt бид нар энийг аюул сайн ойлгож өгөх хэрэгтэй юм байна. За жишээ цагийн хөдөлмөр эрхэлж байгаа оюутнуудаас нийгмийн талын шимтгэл авч яах юм. Тийм биз. Одоо энэ гэрлийг солиулах ихэд одоо байнгын ажилтан байхгүй бидний хөвслөл авчрал одоо гэрэл солиулна үстэй. За тэр ингээд нэг өдрийн үнэлгээ тэдгээ явлаа гэж бодоход чинь тэрнээ бүр давхар аж ахуйн нийгмийн дадлын шимтгэл төвчж байгаа байхгүй. Нийгмийн дадлын шимтгэл нэртэй л болохоос адилхан татвар шүү дээ. Та ирээдүйд төвчд гарахаараа энэ сангаас мөнгө аваад гэсэн үг үстэй энэ чинь ингээр ярих юм бол. Тэр дээр рүү хөдөлмөрийн зах зээл бэлтгэгдээд зуныхаа амралтаар 1 сар ч юм уу 1 цаг ажил хийж байгаа оюутнуудаас бид нар нийгмийн дадлын шимтгэл аваад хоолны мөнгнөөс нь давхар нийгмийн дадлын шимтгэл татвар бүгдийг авчиж байгаа. Тэгэхээр чинь хин хөдөлмөр эрхлэх хүсэлтэй болох. Одоо маш ингээр ярих юм бол одоо би А гэдэг оюутан байхад би таныг 2 сая төгрөгийн юугаар тохиолоо гэж бодсон шүү дээ. 2 сая төгрөгийн тохиолоо. Тэгээ яг гар дээр 2 сая төгрөг авахгүй шүү дээ. Тэгвэл нөгөө талдаа ингээд ажил олох ч ажилтан ч хүртэл юугаа нэг тийм одоо хүмүүс ухлагтааж байгаа юм шиг эсвэл дээрэмдэж байгаа юм шиг тий. Тэгээд тэрийн төлөхгүй бол компани дахиад алдрал төлөөг яваад байдаг. Ийм л өсөл байгаа. Тэгэхээр бид нар яаж ихний ээлжинд хүн амын орлогын албанд тэн одоо яг бодит татвар чөлөө төнгөлтийг хийгээд өгчөө. Тэгэх юм бол наа чи яг зах зээл буцаад нийлүүлээд нэ. Нөгөө 90 их 80-ийн зах зээлээ чинь дахиад хэлээд л ихгүй. Та боддоо 90 их 80-ийн дотоодын нийт бүртгэгдэх үнэ чинь 65% нь бараг 65 их 80 төгрөг нь бидний цалингаас тэтгэврээс авж байгаа худалдаа хурцаас үүсэж байгаа шүү дээ. Энийг яг юусо бодохгүй байдаг. Бидэнд ярилцсанд баярлалаа тань. Тэгээд хэдийгээр төсвийн байнгын хороо дэмжээгүй ч гэсэн ингээд бити орохороо таа ч гэсэн сая танд маш их мэдээлэл байгаа тийм ээ. Иргэдийн амьдрал хэцүү байна. Хувь хүний орлогын албан татвараар ч хэмжигдэхгүй тийм ээ. Нийгмийн даатгалын шимтгэл гэдэг. Татвар нэртэйгээр ингээд иргэдээ шулаад байгаа асуудал бол нийтдээ бодтой. Иргэдийн амьдрал улам бүр дорлоод байна. Тэгэхээр бид бол нөгөө бага орлоготой хийгээд дундаж орлоготой иргэдэгээ дэмжиж одоо явах хэрэгтэй гэдэг энэ бодлого бас цаашаа үргэлжлээд энэ хуулийн төслүүдийг бас одоо санаа нийлсэн улсын хурлын гишүүд цаашдаас үргэлжлүүлж авч яваад ард түмнийхэн талд ээлтэй бодлого шийдвэрүүд гаргахад гар бие оролцоосоо гэж хүсэж байна. За баярлалаа. Тэгээд иргэдийн татвараас төлсөн мөнгөөр яг үнэт төрийн зүгээр л төөлж байгаа үстэй. Тэгэхээр бид нэг жишээлбэл урсгал залтанд 7 төгрөг шийдвүүдийг орлох нь тийм байдаг. Иргэдэд орлох.
төрийн зардал нэмэгдээд байгаа байхгүй. Бүр 7 дахин нэмэгдээд иргэдийнх нь орлого нэмэгдэхгүй байна л гэж. Маш энгийн. Тэгэхээр орлого нь танд үлдээж ий л гэж. Окей. За баярлалаа. Бидний таамтаас үзэж та бүхэндээ баярлалаа. Ингээд энэ эдгээр өдрүүдэд улсын хурлын чуулганы нэгдсэн хуралдаан дээр энэ татвартай холбоотой хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэлнэ. Тэгэхээр та бүхэн бас анхаарлаа хандуулах зайлшгүй хэрэгтэй юм а гэдэг ийм зөвлөмжийг өгөөд нэвтрүүлгээ өндөрлөе. Баярлалаа.